Өдрийн мэнд хүргэе гişүүдтэй. За нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4-р зүйлийн 4-р зүйлд 7-р сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд үндэсний баяр наадам, ард дэвсглийн он баярыг, цагаан сарыг бэлгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд, шинэ жилийн 1-р сарын 1-ний өдөр, олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг 3-р сарын 8-нд, хүүхдийн баярыг 6-р сарын 1-ний өдөр, үндэсний эрхчлөлөө тусгаар тогтнолоос сэргээсний баярыг 12-р сарын 29-ний өдөр, Их эзэн Чингис хааны өдрийг Их эзэн Чингис хаан мэндэлсний бэлгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд, бүгд найрамдах улс тунхагласны өдрийг 11-р сарын 26-нд, Бурхан багшийн их дүүчин өдрийг бэлгийн тооллын 100-ны тэргүүн сарын шинийн 15-ны өдрөнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тус тогтоосон болно. 1999 оны 5-р сарын 14-ний өдөр батлагдсан хөдөлмөрийн тухай хуулийн 77-гийн 3 дахь хэсэгт нийтээр амрах баярын өдөр 7 хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиолсон тохиолдолд 7 хоногийн ажил амралтын өдрийг засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно гэсэн заасны дагуу тэмдэглэн өдрүүлж байсан боловч 2022 оны 1-р сарын 1-ний өдөр батлагдсан хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгад тус зохицуулт тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл нийтээр амрах баярын өдрүүдэд нийтээр амрах өдөр буюу амралтын өдөртөө давхцсан тохиолдолд хизээ тэмдэглэх уг асуудлыг хэн шийдвэрлэх нь тодорхойгүй байх бөгөөд энэ ажил олгогчийн зүгээс шийдвэрлэх эрхцэн хэмжээ мөн хуульд тусгагдаагүй байна. Иймд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах хэрэгцээ шаардлагыг үндэслэн хууль тогтоомжийн тухай хуулийн 16-р зүйлийн 16-гийн 3 заасны дагуу холбогдох хуулийн цэцэлд нэмэлт оруулах хуулийн цэцлийг бэлтгэлээ. Засгийн хурлын эрхэм гишүүдээ дэмжиж өгнө. Баярлалаа. За хууль